Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн бацхан сонсогчдоо бүгдээрэнд намралтын өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн маань дугаар нэлээд спешиал дугаар болж та бүхэнд хүрэхээр болсон. За учир нь юу вэ гэхээр манай сувг бол захиа хүлээж авдаг болоод яг 1 жилийн нүүр үтсэн байна. Олон сонсогчдоо сэтгэл эмзэглүүлсэн захианууд хүлээн авч болж өгвөл би бүгдийг нь уншиж өгөхийг хичээдэг. За тэгээ уншиж байгаа захиануудын талаар ямар нэг сэтгэл ярилгүй шууд уншаад явдаг байсан бол энэ удаагийн дугаараар 3 захиаг би уншиж өгөөд за тэгээ дээрэс нь нэмж мэрэгжлийн хуульчийн зөвлөгөөг давхар оруулахаар шийдсэн байгаа. За ихэнх захианууд дээр ер нь бол бага насны хүүхдийн хүчирхийллийн хэрэгүүд бичигдсэн байдаг. Бараг захианы 95% нь дандаа бэлгийн хүчирхийлэлд автсан гэсэн захиа байдаг. Зөвхөн эмэгтэй биш эрэгтэй хүүхэд бас хүчирхийллийн хохирогч болж тэрийгэ бараг насан туршдаа мартаж чадалгүй хар бараан тол болоод сэтгэлд нь үлдсэн байдаг. Тухайн үедээ яаж шийдэх учраа олоогүй ичиж айснаасаа болоод хинт ч хэлж чадаагүй бараг үүлийн үргэж байдагт итгээд хизээ нэг өдөр тэр хүн кармагаа амсна гэсэн бодлоор олон жилийг өнгөрүүлсэн байдаг. За тэгэхээр энэ төрлийн хэрэг дээр өнөөдөр бидэнд зөвлөгөө өгөхөөр өмгөөллийн Монпролексис хуулийн фирмийн хуульч өмгөөлөгч Гал Бадрахын Мегмар Туяа хүрэлцэн ирсэн байна. Сонсогчтой энэ өдрийн мэндийг хүргье. Манад бас зочноор олон удаа орж исэн манай Мега маань байгаа. За эхлээд би ямар тач захиануудаа уншиж өгье. Тэгээ хоёлаа энэ захианы талаар хоорондоо цааш нь задлаад ярилцаад явъя. Тэгээ. Сайн байна уу? Энэ захиа очих өдрийн мэнд хүргье. Миний захиа бодол зөвхөн охид бүсгүүчүүд ч биш, хөвгүүд ч гэсэн хүчирхийлэлд өртдөг шүү гэж сануулгах захиа юм аа. Ингээд түүхээ бичиж эхлэе. Энэ хар бараан түүх минь их багаас минь дөнгөж төрсэн цагаас минь эхлэн ээж маань намайг төрүүлээд төрхийн хүндрэлээр нас барж аавтайгаа үйлдээд аав намайг 3 настай байхад хүнтэй сууж хойд ээжтэй боллоо. Залуухан хүүхэн байсан ч маш хахир хатуу амар хүн байсан. Өөрөө 2 дүүг маань төрүүлж ээж нь болсон ч намайг ганцаараа минь зодож хоол ундаа харамлаж хар хүүтэнд амбарт хонуулах энэ төр бол тэр хүний хувьд энгийн л байдаг зан чанар нь. Аав байсан ч юу ч хэлэхгүй хаяа өөрөө ч нийлж зодно. Эхийнхээ толгойг залгисан ёрын чөтгөр гэдэг үг бол миний нэр байсан даа. Энэ мэд хүчирхийлэл бол юу ч биш байсан. Хойд ээж аав хоёр байнга хэрэлдээд тэр эмэгтэй 2 хүүхдээ аваад аав ээж рүүгээ явсан үед аав янз бүрийн хүмүүс цуглуулж архитна. Нэг өдөр ээлжит нэг архиталт болсон шөнө аавын танил бүжигчин ах манайд хонож байсан. Аав тасраад унсан тэр ах бараг уугаагүй байсан. Шөнө газар унтаж байсан миний хүнжилт нэг хүн ороод ирлээ. Би зочиж сэрээд аавыг юм багтаа гэд гайхаад аав гэд хэлэх гэсэн нөгөө ах чимээгүй ахан дүүдээ гоё юм үзүүлээгээд миний эргэтнийг шууд амандаа хийгээд хөхөж эхэлсэн. Би жаахан 7 нас л өнгөрч байсан хөхөд бүр цочролд ороод утраа олохоо болоод хөдөлж чадхаач болсон. Тэгээд тэр ах өөрийгөө шалтлаад нөгөөхөө миний бүкс рүү хийх гээд тэгээд хэрвээ орилох юм бол алан шүү гэд сүрдүүлээд намайг аимшигтайгаар хүчрхийсэн. Тэр ах нэх муухай ууглаад одоо хүртэл тэр дунд чихэнд сонсогдох шиг болдог. Тэгээ хүслээ гүйцээгээд барьж орж ирсэн нусны алчуураараа миний бүксийг баахан арчаад аавдаа хэлвэл чамайг хаан ч явж исэн олоод алан шүү гэж сүрдүүлээд босоод орлуугаа явсан. Би яах учраа олохгүй хөхөд дээрээс нь тэр үед аав хойд ээжид байнга зодуулдаг байсан болохоор томчуудаас сүнсээ залтал айдаг байсан. Хинт ч хэлж чадаагүй угаасаа хэлэгч хүн байгаагүй. Өглөө тэр ах эрт явсан байсан. Би бүкс өвдөөд явж чадахгүй усандаа явахдаа алцганаад удаан явсан. Аав ус хурдан авчраач гэд нэмж өшөглөж билээ. Аавыгаа тэгхэд үнэхээр амшигтайгаар үзэн ядаж билээ. Би яах гэж төрсөн юм бол ээж өгөхгүй би өгчихгүй явдаа гэж ургалж бодож явсаар нэг хэсэг гудманд гарч залбирч яваад ашгүй сүмийн хідэн ах эгч нартай тааралдаж тэдний асрамжийн газарт очиж аврагдсан даа. Хинт ч хэлээгүй аимшигт нууцаа энд зориглон бичлээ. Хүмүүст
Гаж дантангууд хүүхдүүдийг чинь эр эм гэхгүй онлоод байж байдаг шүү. Хүүхдээ төрүүлсэн л бол хайрлаж өсгөөрэй гэх үүднээс бичиж байна. Сүмийн шугамар 8 жилийн өмнө Америкт ирээд гэр бүлтэй 2 хүүхдийн аав болсон ч энд хар бараан дурсамжууд минь намайг үргэлж дагсаар хүнд ч итгэх итгэлгүй болгосон доо. Тэр новш бүр бүжгийн багш болоод алдар хүндтэй явааг нь харахаар очоод алмаар санагддаг. Хичнээн хүүхдийг тэгсэн бол новшчин гэж бодогдоод намайг огт хайрлаж хамгаалаагүй аавыгаа үнэхээр үзэн яддаг. Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье гэсэн юм. За энэ захиан дээр жишээ нь бол одоо эцэг эхийн зүгээс хараа хяналт сул байсан гэсэн зүйл харагдаж байна. Тухайн үед 7 настай одоо байсан эрэгтэй хүүхдийг хүчнэдэж тухайн хүчирхийлэгч этгээд ямар нэг хариуцлага хүлээгээгүй одоо хүртэл явж байгаа гэж бол харагдлаа. Жишээлх нь яг энэ захиа бичсэн хүн магадгүй одоо аавдаа хэлээд асуудлыг шийдэх гэж оролцсон бол хамгийн эхний авч хэрэгжүүлэх асуудал нь юу байх ёстой байсан бэ? Одоо хэргийг үр дүнтэй шийдэхийн тулд ямар байгууллага одоо хандхан зүйтэй байдаг вэ гэж одоо би мэгээс асуумаар байна. За миний хувьд гэх юм бол өмнө нь одоо подкастынхаа захианы дугаарыг бол сонсч ирсэн. За тэгээд манай сонсогчдоос бол үр тохиолцсон асуудлуудаа ингээд зөрөгтэй илэрхийлж байгаа нэг талаараа сайн дэжсэн бас ингээд ямар асуудлыг дотроо тэгээд явж исэн бэ гэдэг нь бол одоо ирж байгаа түүхүүд маань өөрөө маш сэтгэл эмзэглүүлэн байдаг. За үүний нэг жишээ бол өнөөдрийн ирсэн захиа байлаа. За өнөөдрийн захианы хувьд бол яг хувийн талаас бол үнэхээр эмзэглэмээр бас эндээс бид нэр юуг анхаарч болох вэ гэдгийг ойлгох хэмжээний юм захиа байна. За тэгээд манай улсын хувьд бол 2015 онд эрүүг үйлийг шинжилсэн найруулгыг баталсан. За тэгээд энэ эрүүг үеийн шинжилсэн найруулга маань 2017 оны 7 сарын 1-ээс эхлээд хүчин төгөлөөр мөрдөгдөж эхэлсэн. За энэ эрүүг үеийн шинжилсэн найруулгаар хүчнэх гэмт хэргийн хохирогч маань өөрөө аль ч хүсийн хүн байж болохоор ийм эргэцүүн шинжилэлт хийгдсэн байгаа. Тэгэхээр энээс өмнөх эрүүгийн хуулиудад бол хүчнэх гэмтрийг хөргөцөх хүн эмэгтэй хүүсийн хүн байхаар шийдвэрлэж зохицуулж ирж исэн гэсэн үг. За ийм онцлогтой бас хамгийн түрүүнд бид нэр авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээ гэх юм бол нэгдүгээр эцэг эхтэй хийх хэрэгтэй. Дараагийн арга хэмжээ бол мэдээж цагдаагийн байгууллагад хандаад асуудлыг бол шийдвэрлэх боломжтой байгаа. Тэгэхээр угаасаа гэмтрэг гарлаа эсвэл гэмтрэг зөрчлийн шинжилгээ үйлдэл тэнд бий болсон тохиол ямар нэгэн асуудал үржин тулгарч байгаа бол цагдаагийн байгууллагад өмнө түрүүнд хандах ёстой. Тэгээд цагдаагийн байгууллага маань тухайн таны нэг өргөдөл гомдлыг хүлээж авчаад хэрэг бүртгэлтийн хэрэг нэгээд цаасан шалгаад явдгаа гэсэн үг. За олон жил өнгөрсөн ч гэсэн ийм төрлийн хүчингийн хэргийг шийдэх гаргалгаа энэ төр одоо тэг гарц байх боломжтой юм болов. За үүнийг ярихын тулд гол анхаарах зүйл маань өөрөө гэмтэргийн хөөөлцөх хугацаа гэдэг ойлголтыг бид нар мэдчих шаардлагатай гэсэн үг. За хөөөлцөх хугацаа гэдэг маань юу юм гэхээр тухайн гэмтэрэг гарснаас хойш хэдийн хэрэг хугацааны дотор тухайн хэргийг илрүүлээд одоо нөгөө ялагчаар татах боломжтой бэ гэдгийг тодорхойлж өгч байгаа хугацаа байхгүй юу. За манай улсын хувьд гэх юм бол гэмтрэгийн хөөөлцөх хугацааг гэмтрэгийн ялын хэмжээнээс шууд хамааралтай байдлаар зохицуулсан байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр жишээ аваад үзэхэд хүчнэх гэмтрэгийн тухайд гэвэл хамгийн доотлол нэг жил хамгийн ихтэй хүндрүүлэх нөхцөл байдлаасаа шалтгаалаад бүх насаараа хорих ялтай ийм төрлийн гэмтэрэг байгаа. За тэгээд энэ төрлийн гэмтэрэгт одоо нөгөө гэмтрэгийнхаа ялын хэмжээнээс хамаарат хөөөлцөх хугацаа нь тодорхой жилүүдийг ингээд тооцоод өгсөн байдаг. Хөөөлцөх хугацааныхаа дотор байх юм бол бид нэр хэрэг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзнэ. Хөөөлцөх хугацаа хэтэрсэн байгаа тохиолдолд бол хэрэг хөөөлцөх хугацаа хэтэрсэн гэдэг үндслээр хэрэг шийдвэрлэх боломжтой хязгаарлагддаг. Тэгэхээр хүчнэх гэмт хэргийн хувьд гэх юм бол нэн тэргуунд хууль шүүхийн байгууллагад хандах үргэлж эрхийг хамгаалуулах одоо тэр эцэг эхтэй хийх ийм арга хэмжээг яалтаа авч хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн үг. Дараа нь нөгөө бас тухайн гэмтэргийнхаа онцлогоос шалтгаалаад батлагдах байдал нь янз бүр байдаг учраас ер нь бол яалтаа арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал байдаг. Тэгээ саяны одоо энэ захиан дээр жишээлх нь тухайн үед болохоор 7 настай байсан эрэгтэй гэхээр аав нь бол бас нэг их тодоггүй байсан гээд хойд ээжтэй байсан. За аавдаа хэлээд ч гэсэн тэрийг одоо хүлээж авахааргүй төвшөнд байсан. За тэгээд энэ хүүхэд болохоор том болсон ч гэсэн одоо тухайн зүйлийг маш тод санаж байгаа. Тэгээ сэтгэлд нь маш юм хар тол бүлтцсэн байгаа гэдэг утгаар ингээ сэтгэл зүгээрээ бас маш одоо олон жил хохироод явцсан байгаа байхгүй. Тэгээд аав нь тодоггүй байснаас болоод одоо аавдаа хэлсэн ч гэсэн тэрийг нь цаашаа цагдаад хэлэх
хэлэх үгүй юу? Бараг л одоо энэ захиан дээр бичснээр бол бараг хэлэхээргүй байгаа байхгүй. Аавыгаа одоо үзээ яддаг гэх мэтээр бичсэн байгаагаас нь харахад бол тэгэхээр ийм нөхцөл байдал оруулахгүй тулд эцэг их асран хамгаалагчид анханасаа маш анхаарахтай байхгүй бол одоо зөвхөн эмэгтэй хүчнүүлдэг. Одоо би саяны түрүүний чиний хэлсэн нөгөө зөвхөн эмэгтэй хүнийг хүчнэсэн бол тэрийг одоо хуулийн зохицуулалт гэж байдаг гэсэн бол сүүлд бол одоо эрэгтэй гэсэн тийм одоо юу оролцсон юм бэ те. Тэр нь бас 2015 онд болсон эрүүг хуулиас өмнөх эрүүг хуулиудад бол хүчнэлт гэмтэргийн хохирогч зөвхөн эмэгтэй хүн байна. Эмэгтэй хүн л хүчндүүлдэг хүчндөх гэмтэргийн хохирогч байх боломжтой гэдэг ийм ойлголттой явж исэн бол 2015 оноос хойш бид нэр аль ч хүүсийн хүнд энэ гэмтрийг үлддэж болох юм байна. Аль ч хүүсийн хүн энэ гэмтрийг хохирогч байж болох юм байна гэдгийг ойлгоод ингээд зөв шинжилэлт хийсэн гэсэн үг. За тэгээд одоо манай ирж байгаа цагтл болон одоо цагтлуудын сосгочоос ирж байгаа цагтлуудын дийлэн хувь нь багнасандаа ямар нэгэн байдлаар өөрт нь тохиолдсон зүйлийг ингээд маш олон жил тийгээд явцсан юм тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхээр тэрний нэг нь одоо саний цагтл байна. Тэгэхээр эцэг эхчүүд маань өөрсдөө бас ингээд хүүхдүүддээ анхаарал халамж тавиад ойлгоод ярилцаад за одоо ингээд саний захааны эзэн маань өөрөө аавдаа хэлсэн ч гэсэн асуудлыг шийдэхгүй гэдэг ийм ойлголттой болчихсон байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань бас хүүхдээ ийм ойлголтыг төрүүлэх хэмжээний харилцааг битгий үүсгэсэй гэж хүсэж байна. За тэгээд бид нар бол зарим ихэнх зүйлийг одоо ингээд хууль эрхцэн үр дагаврыг ярьж байгаа ч гэсэндээ хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэх хүртэл одоо ийм эцэст нь тулахгүйгээр урьдчилан сэргийлэх алхмуудыг авч хэрэгжүүлэх бас шаардлагатай шүү гэж хэлмээр байна. Окей. Арьсны асуудлаа шийдэе гэж бодож байгаач хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол анхаарлаа ношин хандуулаарай. Бид арьсан дээр үүссэн ямарваа нэг асуудлаас болж өөртөө итгэх итгэл багаас ч нэг батга гарчвал хүмүүс яг тэрэн лөө хараад байгаа юм шиг эсвэл нэг жижиг үрчлээ үүсээд эхлэхэд хөгшөрсөн юм шиг санагдаад байгаа бол Skin Farm Clinic яг үүн дээр төвлөрч ажилладаг. Skin Farm Clinic маань 4 дахь жилийн ойн баяраа тохиолдуулж 11 сарыг дуустал бүх эмчилгээ үйлчилгээндээ 30% хямдрал зарсан байгаа юм байна. Хэрвээ та мэрэгжлийн эмчийн тусламжтайгаар месийн бус аргаар арьсныхаа асуудлыг шийдэхийг хүсвэл холбогдох хаяг болон мэдээллийг коммент хэсэгт пин болгоод оруулсан байгаа. Healthy Skin Confident You подкастын ивент итгэгч Skin Farm Clinic. За хоёулаа одоо хоёр дахь захиалга орох уу? За. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Олон жил сэтгэлдээ бул хар чулуу шиг тээсэн зүйлээсээ жаахан хэсгийг нь бичиж сэтгэлээ багч гэсэн нэмэр санагдлаа. Одоо би 39 настай, яг хэдэн настайгаас эхэлсэн гэдгийг би сандаггүй юм. 5 юм уу 6 наснаас байх. Аав минь намайг 8 настай байхад өөд болсон. Аавыг байхад л тийм зүйл болдог байсныг санаж байна. Манайх хөдөөний малчин айл байсан юм. Аавын дүүгийн хүүгээд надаас 7-8 насаар ах хүн байдаг. Тэр хүн анх намайг хураалттай өвсөн дээр дарж оролдож өмдний цанаас баахан хөдөлж байгаад аав ээжтэй хэлж болохгүй чамайг муу хөхөд гээд гэрээсээ хөөгөөд явуулна гэж хэлээд явсан. Би тэрэнд нь итгээд бас айсан юм шиг байгаа ээж аваасаа. Тэрнээс хойш байнга яг хийхгүй ч тэгдэг болсон. Аав минь нас бараад би 8 настай байсан. Аавын эмэгтэй дүүгийн нөхрийн дүү гэх надаас 10 насаар ах хүн усанд явна гэж дагуулж аваад голын хүүтэн мөсөн дээр өмдөг минь хагас шувтлаад нөгөөхөө яг хийхгүй ч наахан талд нь шүргүүлж амар хөдлөөд босож болохгүй шүү. Тэндээс амар мөргөдөг үхэр ирж байна гэж айлгаж байсан гэл сандаг. Тэрнээс хойш хамгийн ихний хамаатны ах намайг жинхэнэ хүчинтсэн. Тэр үед ээж ах дүү нар байх намайг тэр хүмүүст захиад хэдэн өдөр орхисон байсан. Түүнээс хойш тийм зүйл болсоор л байсан. Ээж минь хатуу ширээн хүн, би маш их айдаг байсан. Намайг усанд оруулаад эргэтэн нь дандаа увлаасан байх юм. Хаашаа заваа юм бэ гэд хэлж байсныг их тодор сандаг. Тэр үедээ их л гомдсон доо. 12-13 нас хүртэл аавын дүүгийн хүү үе хэрэгцээгээ гаргадаг хүн болоод ашгүй бид нар нүүж ээжийн талыг бараадаж хоторч хард арсан зүднээсээ баг боловч салсан юм да. Одоо тэр хоёр хүнийг маш их үзэн яддаг. Нас явах тусам өдөр бүр бодогдож, үзэн ядалт ихсээд хинт ч хэлээгүй аимшигтай нууцаа баг боловч гаргаж байж амьдрах юм шиг байна. Аавын дүүгийн хүү гих заван амтан сайхан над руу сайн уу гэд чат бичсэн байсан. Хаанаас олоод авсан юм шууд блок хийсэн. Одоо би сайн нөхөр азар 2 хүүтэй болсон. Охинтой байсан бол гэж бодохоор л айдаг.
хайнга гэх үү, хитрхи төгс байлгах гэсэн ээжийнхээ ааш болон анзаарга муутаагаас болж балчир жаахан насндаа маш их шанал амссан сэтгэлтэй ээжтэй гомдсон юм шиг байна. Ээжтэй зүгээр байхдаа л уурлаад байдаг байсан багасаа. Эцэг эхчүүд минь охин үрээл ганцаарынг нь битгий үлдээгээрээ хараанаасаа буй салгаарай. Баярлалаа их урт битсэн бол уучлаарай гэсэн мэт. За энэ захиан дээр бас л ээжийнхэн зүгээ сайхрамжгүй хандсан гэж харагдсан. Ингэж хэлэхгүй байхаа угаасаа аргагүй. Хүүхэд энэ амьдралд бол хин нэгэнд одоо хүчнжүүлэх гэж төрөөгүй. Хүүхэд бол эцэг эхээ сонгож төрдөггүй. Харин эцэг их хүүхэд төлөвлөөд эсвэл одоо хүүхэд олсныхоо дараа гаргая гэсэн шийдвэрийг ихэнх нь одоо ингэж гаргадаг. Тэгэхээр хариуцлага яалтчгүй эцэг эхтэр ер нь бол байх ёстой гэж би боддог. За тэр хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж өгөх үүрэгтэй хүмүүс бол яхаарахгүй одоо эцэг их байдаг. Тэгэхээр миний асуумаар байгаа асуулт юу вэ гэхээр хүүхдээ тоолгүй ингээд хүүхэдтэй хайхрамжгүй хандсан гэж эцэг ихт нь хариуцлага одоо тооцох асуудал байдаг болов. Энэ цагааны хувьд гэсэн үнэхээр сэтгэл эмзэглүүлмээр бас нэгэн цагааг бид нэр сая сонслоо. За хүүхэд эцэг их хоорондын харилцаа хүүхэд төрснөөр бий болоод тэнгууд хүүхэд төрөл гэр бүлийн тухай хуулиараа хүүхэд эцэг их хоорондын эрх болон үүрэг үүсээд эцэг их бол хүүхдээ тэжээнд итгэх, асрах, хамгаалах, өсгөхийн үүргийг хуулиараа хүлээж байгаа гэсэн үг. Тэгэхээр эндээс бид нэр юуг харж болох вэ гэхээр хүүхэд бол хариуцлага. Монголчууд нөгөө нэг хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг яриа байдаг шүү дээ. За би бол яг хувьдаа энэ үгний бол эсрэг байдаг. Яагаад гэхээр бид нар бол хүүхдээ өсгөөд, хүмүүжүүлээд, төрүүлээд ингээд нийгэмд нэг бас нэг эргэн бэлтгэж нийгмийн харилцаанд оруулж байгаа хувьд тэр хүүхдийн өмнө маш олон хариуцлага хүлээж байгаа байхгүй юу. Тэгэд энэ ч гэсэн хууль зүйн талаасаа гэр бүлийн хууль дээр ер нь хүүхдийнхаа өмнө эцэг их яг ямар эрх үүргийг хүлээж байгаа юм бэ гэдгийг тодорхой заагаад өгсөн. Тэгэхээр эрүүл аюулгүй орчинд өсөх бойжох боломжоор нь бүх талаар нь хангах шаардлагатай асран хамгаалж байгаа тэжээнд итгэх үүргийг хүлээж байгаа. За тэгээ бүр хүүхдээ эрүүл чирэг өсгөн бойжуулж сэтгэл зүйн хувьд ч гэсэн төлөвшүүлэх үүргийг бол эцэг хүлээж байгаа. За тэгэхээр үл ахрах гэдэг маань өөрөө гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зааснаар бол хүүхдээ үл ахрах нь сэтгэл зүйн хүчирхийллийн бас нэг хэлбэр гэж хувьчилсан байгаа. За тэгэхээр үнээсээ улбалаад үл ахарсан гэдэг одоо нөхцөл байдал тогтоогдох юм бол эцэг их маань эрүүг үйлдвэрлэлийн зөрчлийн тухай хууль заас хариуцлагыг бол хүлээх бас боломжтой байдаг гэсэн үг. За тэгээ ер нь одоо ингээд зориг гаргаад олон жилийн дараа сэтгэл дотроо нуугдчихсэн асуудлаа бидэнд цагтл болгон илгээж байгаа шиг одоо гэмт хэрэгээ шийдвэрлэхээр цагдаагийн байгууллагад хандах одоо боломж байдгийн болов. Энэ дээр бас түрүүний өмнөх захиан дээр ярьсанчлан гэмтэргээ одоо цагдаагийн байгууллагад андаа шийдвэрлүүлэхэд бид нэр төхөөлсөн хугацаа гэдэг зүйлийг марших шаардлагатай гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр бас л хууль хугацаагаа л бид нэр анхаарна гэсэн үг. Тэгэхээр хууль хугацаа нь өнгөрч өнгөрөөгүй байна уу гэдгээсээ шалтгаалаад тухайн хэргийг шийдвэрлүүлэх боломжтой байна уу юу гэдэг асуудал маань яригдана гэсэн үг. Би тэгэхээр яагаад ингэж асууж ин гэхээр ер нь бол ихэнх хүчингийн хэргийн хохирогчдод тэр чигт нь ууснаасаа болоод за нөгөө хүчрхийлэгч этгээд нь одоо яах ч тгүн байна гэсэн тийм бодолтой ахаад хохирогч хайгаад яваад идэг хүслээ хангаад явж хахад одоо ямар ч юм шийтгэл над дээр ирэхгүй юм байна гэсэн тийм итгэл одоо бат сууж өгч идэг. Тэгэхээр өшөө олон хохирогч гарч ирэхгүй тулд уг нь бол ингээд хууль сахиулах байгууллагт хандах нь өөртөө ч тэр одоо бусдад ч тэр нэмэр болдсон болов гэж би боддог байхгүй. Гэхдээ ингээд одоо яг ихэнх захиаг харахад дандаа л одоо олон жилийн өмнө болж исэн. За тэгээ олон жилийн өмнө болцсон тохиолдолд ингээд гол одоо нэг асуулт нь л ерөөсөө би 10 жилийн өмнө байна уу, 20 жилийн өмнө байна уу? Тэр хүндээ ингээд би ямар нэг байдлаар намайг тэр үед яаж хүчинтжсэн, яаж ингэж намайг зодож дээрлэхжсэн ч гэдэм үү те ямар нэг байдлын хүчрхийлэл амсуулж исэн гэдгийг одоо бид нар ингээд шийдвүүлж болдгийн болов гэсэн ийм л асуулт байгаа даахгүй. Тэгэнгүүт яг хууль эрх зүйн хүрээнд яриад ирэхээр энэ маань хөн хилцэх хугацаа гэсэн нэг тийм зүйл гарч ирээд шийдэж болно болохгүй гэсэн асуудлыг энэ чиний тайлбарласан одоо хөн хилцэх хугацаа гэдэг чинь хамгийн чухал зүйл болчиход байгаа байхгүй. Нөгөө манайхан чинь хэр хуучирдгүү гэж яриад байдаг шүү дээ. Тийм юм бол яг эрх зүйн хувьд бол байхгүй. Ягаад тэгэхээр гэмтрэг болгон дээр ч ялын хэмжээнээсээ түрүүнд дурдсанчлаа ялын хэмжээнээсээ шалтгаалаад хөн хилцэх хугацааг тогтоогоод өгсөн байдаг. Тэр хугацааныхаа дотор хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн. За тэгээд одоо ингээд сонсогчдоос
ирсэн захиагаа харахаар дандаа бага насны хүүхдүүд тэнгүүд энэ бага насны хүүхд чинь өөрөө гомдол мэдээлэл гаргаад цагдаагийн байгууллагад хандаад явахгүй нь тодорхой шүү дээ. Тийм учраас маш олон жилийн дараа ингээд сэтгэл дотроо байгаа хэцүү хар бараан зүйлсээ бид нартай хуваалцаж байгаа ийм сонсогчд маань бол үнэхээр зоригтой байна. За тэгэхээр эндээс бид нар юуг анхаарч болох вэ гэхээр хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал, халамжаа ерөөсөө сулруулж болохгүй. Тэндээ заавал ярилцдаг байх хэрэгтэй. За саяны захианы үед гэхэд ээж маань өөрөө эмэгтэй хүүхэд маань ямар асуудал тулгарсан байгааг анзаарсан мөртлөө тэрийг авалж асуугаагүй тухайн зүйлийг маань өөрөө буруутгаад ингээд загнаад өнгөртөх ч юм уу иймэрхүү хандлага гаргаснаас болоод өөрийнхөө сэтгэл дотор байгаа тэр зүйлээ нээж чадаагүй ийм өнцөг бас анзаарч байгаа гэсэн үг. Тэр эцэгчүүд маань багасны хүүхдээ эрэгтэй эмэгтэй гэлтгүй маш сайн анхаарч авах шаардлагатай л гэдгийг дахин хэлхээс өөр аргагүй болчиход байна л та. Би өөрсдөө хөө хэлцэх хугацаа ерөөсөө бүр яаж ч ингэж тайлбарлуулад ойлгохгүй байгаа байхгүй юу? Ингэн гэсэн үг. Одоо энэ хүчингийн эрэг дээр ингээд 25 жил энэ төр авдаг гэж яриад байгаа шүү дээ. За одоо ийм байхгүй юу? За хууль хугацаа гэдэг маань тухайн хэргийг тухайн гэмтэрэг үйлцэн этгээдэг. Хүн дээр жишээ аваад ногдвол за хүчин дэх гэмтэрэг хийжээ. За тэнгуүтээ тэр нь гэр бүлийн хамаарлал бүхий хүний чинтсэн бай гэж бодъё заяа. Бага насны хүүхэд бодъё. За бага насны хүүхдгээ бодъё. За тэгэнгүүт эргүү үеийн 12-ийн 1 дээр хүчин дэх гэмтэргийг ингээ ерөнхийдөө зохицуулсан байгаа. 12-ийн 1-ийн 1 дээр тэр нь болохоор хүчин хүсэл зоригийн эсрэг хүчирхлээр занал хийлж за ингээд ийм нөхцөл байдлууднээс хүчин дэх гэмтэр хийчих юм бол энэ нөрөө 1-5 жилийн хорих халтай гэж заасан. За 12-оо 2 дээр нь ингээд хүндрүүлэх бүрэлдэхүүнүүдийг заасан байгаа байхгүй юу? Бүлэглээ тохирогчийг жирэмсэн болгосон эсвэл 2-оос дээш хүн за харгас зэрцгээр юм уу. За энэ нөхцөл байдлуудыг ингээд хэрэглээд хүчиндчих юм бол 5-аас 12 жил. За 3-т нь болохоор тухайн гэмтэргийн улмаас одоо нэг жирэмсэн үнийг хүчинсэн чинь урган зулгацсан. Эсвэл ингээд 16 насны хүрээгүй үнийг жирэмсэн болгож хүчирхийлсэн. Гэр бүлийн хамаарал бүхэн үнийг хүчинсэн бол 8-аас 15 жилийг. За 4-т нь болохоор бага насны хүүхдийн эсрэг үйлцэн. За тэгээд тухайн хүчиндэх гэмтэргийн улмаас хохирогч нь насарсан байх юм бол 12-оос 25 жил эсвэл бүх насаар нь 21 гээд ингээд 4 өөр нөхцөл ингээд тулчилсан байна шүү дээ. Эргүүл дээр. За тэнгууд энийг ингээд ялных нь хэмжээ өөр агаад нэг нь 1-ээс 5, нөгөөх нь ингээд 5-аас 12, нөгөөх нь болохоор 8-аас 15 жил гэдэг ч юм уу. За тэнгууд буцаага нөгөө хууль цогцолтон дээр очингууд за энэ хуулийн тусгай ингээд заасан одоо ялын дээд хэмжээ нь 1 жилээс доош гэмтэрэг байх юм бол тухайн эргийн хууль цогцоо 1 жил байлаа гэдэг ч юм уу. Ингээд ялтай нь уйлдуулаад хууль цогцоо заасан байдаг гэсэн үг. 10 жилийн өмнө тэр А гэдэг хүн хүчндүүлсэн байлаа гэж бодъё заяа. Тэнгүүт одоо нөгөө ял авах хүнийх нь хуулиараа бол нэг 5 жилийн ял авахар байлаа гэж бодъё л тоо. Тэгээ 10 жилийн өмнө үлдэгдсэн. Тэгвэл хүн хэлцэх хугацааг нь яаж тооцно гэсэн үг юм? 5 жил би хамгийн дээдлэл нь 5 жилийн ял байлаа гэхэд 1 жилээс дээш ялын доод хэмжээ, дээд хэмжээ 8 жил, түүнээс бага хугацаа буюу 1-ээс 8 жилийн хооронд ял оногдуулах гэмтэргийг үйлцсэн бол хууль хугацаанд 5 жил гэсэн үг. Тэгэхээр тухайн гэмтэргийг гарснаас хойш 5 жил дотор л гэмтэрэг үйлцсэн хүн нь ял авах боломжтой. Одоо тэгэхээр хоёулаа дахиад нэг жишээ авахад за бага насны хүүхэд хүчинтлэнгүүд эрүүл дээр зааснаар бага насны хүүхдийг хүчинтсэн тохиолдолд 12 жилээс 25 жил эсвэл бүх наснаар нь хорих ял шийтгэлтэй гэж байгаа. За тэнгууд хууль хугацаан дээр очих юм бол энэ бүх наснаар нь хорих ял шийтгэлтэй гэмтэргийн хувьд хууль хугацаа нь хэдэн жил байна вэ гэхээр 20 жил байгаа байхгүй юу? Тэгэхээр тэнгууд 20 жил дотор л ял оногдуулж болно. Тийм байна. Тэгэхээр 21 жил болчих юм бол болохгүй. Тийм байна. Тэгээд ер нь одоо өмнөх тэр одоо хүчинтжсэн бага хахт нь одоо хүчинтжсэн ч юм уу тиймэрхүү юм байх юм бол болох юм байна тийм үү? Одоо тэр хуулийнхаа заалтаа харж агаад энэ хүн болохгүй гэдг нь мэдэгдэх нь шүү дээ тийм үү? Энэ гэсэн үг. Тэгтээ тэрийг одоо ингээд яг практик дээр бол ингээд хууль шууд тогтооход асуудалтай. Яагаад гэхээр банк гэмтэргийг одоо жишээ нь тэр хууль зүйн хугацааг тогтоохын тулд эхний ээлжинд нэгдүгээр гэмтэрэг үйлснэ үү гэдгийг тогтоож байгаа гэсэн үг. За гэмтэрэг үйлдсэн байна. Тэгвэл энэ нь яг бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн юм уу гэдгийг тогтоогоод за үйлдсэн байна. Тэгвэл хууль зүйн хугацаа өнгөрсөн юм уу үгүй юу гэдгийг одоо харна гэсэн үг байхгүй юу? Нотлох баримт энэ төр байх шаардлагатай юу бас? Тэрий чинь бид нар цагдаад гомдол гаргангууд
Цагдаа тухайн хэрэг дээр нь хэрэг бүртгэлтийн хэрэг нэгээд ингээд яваад за мөрдөн байцаалтанд шилжээд мөрдөн байцаалтынхаа явцад нотлох баримтуудаа цуглуулад тэгээд тэрүүгээр мөртлөгдөж гэмтрэг үйлцэн гэдэг нь бас ингэж гарч ирэхээр байгааз. Тийм байна. Тэгэхээр нотлох баримт байхгүй бол бас асуудалтай. Тогтохгүй гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө хүчингийн гэмтрийн гол юм чинь өөрөө нотлох баримт. Яагаад гэхээр нотлох баримт нь маш хурдан хугацаанд устгах боломжтой. Тийм штэ. Тэр чинь нөгөө хугацаа алдснаас болоод нөгөө нотлох баримтууд нь хуучраад тий дараа нь ашиглагдах ямар нэг боломжгүй энэ төр болоод байвал хохирогчийн талдаа айгүй илүү их нөө эрсдэл нь илүү их үүсэх юм биш үү? Ер нь би одоо ойлгож байна. Ер нь яагаад ингэж Монголд нөхөн хилцэх хугацаа нь ингэж өөрөөр байгаад байдаг гэдгийг би ер нь бол ингэ ойлгохгүй байна. Тэг ингэж нөгөө Америкт болсон хэрэг хвчлээ ингэж одоо манай сувгч яриад байдаг шүү дээ. Тэнгүү тэрэн дээр ингэж хөн хилцэх хугацаа айгүй урт байгаа, зарим нь ингэж бүр хөн хилцэх хугацаа байхгүй энэ төр гэж гисэн заалттай байгаад байдаг хөөхгүй. Тэнгүүд Монголд яагаад тийм биш юм бэ гэд би ер нь бас гайхаад итгэсэн. Тэг зарим нь богинохон юм шиг, зарим нь урт юм шиг. Тэр нь юунаас олдын гэдгийг нь гоо. Одоо ер нь бол ойлгочлаа. Ер нь бол гаргалгаа харагдчихээн. Миний хувьд гэсэн ер нь энэ үйлч хугацааг ялын хэмжээтэй нь уйлдуулад ингээд тогтооцсон бас зөв юм шиг ер нь санагддаг. Тэгэхгүй одоо хүчиндээ гэмтрэх дээр 20 жил, хүнийг алах дээр 10 жил гэдэг ч юм уу гэмтрэгээр нь заачаар ус асуудалтай л да. За окей. За хоёлаа 3 дахь захиалга орох уу? За. Сайн байна уу? Маш олон удаа сонсогчдод зориулсан дугаарыг сонсож байж энэ л өдөр гэж сонгон бичиж суун. Би одоо 31 настай. Амьдрал ямар хатуу юм бэ гэж бодож явсан тэр харанхуй үе рүүгээ эргээд очиж цэгцлэх юм шиг эсвэл жоохон ч гэсэн тайтгарх юм шиг санагдаад бас та бүхэндээ сэрэмжлүүлэг болох байхаа гэж найдаж байна. Миний амьдрал 2003 оны тэр нэгэн хөтөн өвөл оронгороо иргэсэн юм. Би ээж аав 2 охин дүүтэйгээ аз жаргалтай амьдрал дутах гачигдах зүйл байхгүй сайхан амьдарч байсан юм. Тэр өдөр аав минь гинтийн ослоос болж амиа алдаж тэр өдөр би бас аавтайгаа хамт өгсөн юм. Аавыг өнгөрснөөс хойш ээж минь маш их сэтгэлээр унаж шаналлаа дийлэхгүй архинд орж сүулдэ бүр зүгээр л уух гэж өглөө сэрдэг. Уух гэж л амьдардаг нэгэн болж хувирсан. Миний толгой дээр аавыгаа алдсан балчир жаахан охин дүүнраа харж хандах, хоол хийх, гэр цэвэрлэх гээд бүх ачаа ноогдсон. Ээж минь нэг гараад арх уугаад явхаараа бараг хагас сар ирдэггүй байсан. Тэгээд нэг өдөр ээжийн төрсөн ах гих хүн шоронгоос гараад амьдрах айл байхгүй гэсэн шалтгаанаар манад хэсэг байхаар болсон юм. Эхэндээ бид гуравт чихэр шоколад барьж ирээд ээжийг байхгүйд хоол хийж өгөөд аав шиг минь эрхлүүлээд л их гоё байсан. Тэгээд тэр ах манад 2 жил амьдарсан. Бүх зүйл хэвэн байлаа. Ээж минь 2 жил бараг л бөбөөчөн болтлоо уусан. Тэгээд ээлжээлж алга бололтоороо гарч аваад 2 хоног ирээгүй юм. Тэгэхэд өвөл болж байсан. Орой гэр маш хүйтэн 2 дүүгээ өвөртлөөд унтаж байхад цэл хүйтэн гартай хүн намайг гар дээрээ өргөх гээд байх шиг байхаар нь цочоод сэрсэн чинь өнөөх ах тэгээ би ахаа яасан бэ гэсэн чинь чимээгүй байгаарэ чамайг орилох юм уу уйлвал 2 дүүгийн чи алан шүү гэсэн. Би байдал бишлээ гэдгийг тэр жаахан хүүхэд мөртлөө шууд мэдэрсэн. Би айгаад баргал чанга чамсгалж чадахгүй байхад тэр хүн намайг диван дээр хэвтүүлээд төрсөйгийг минь тайлаад эмзэг эрхтэн минь долоож эхэлсэн. Би өгтлээ айж байсан ч дүү нараа алуулахгүй гэж чив чимээгүй байсан. Тэр нөгөөхөө гаргаж ирээд минийх рүү хийхтэн гол минь тасарч байгаа юм шиг аимшигтай өвдсөн одоо ч мэдрэгддэг. Тэр өдөр миний гинэн цайлган балчир нас бузарлагдаж би хизээч идэхгүй шарх авсан юм. Энэ явдал бүр ээжийг байхгүй шүн болгон болдог болсон. Сүүлдээ бүр өдөр ийм янзаар 1 жил гаруй явсны эцэст би ээжтэй хэлэх биш зүгээр л 2 дүүгээ ээжтэйгээ алаад өөрөө амиа хорлоё гэж шийдээд орой унтахтаа хутга дэрлээд хөвцсөн. Бараг 2-3 цаг хүртэл хүлээж агаад хутгаа аваад боссон. Тэр хүн хаачсан юм бүү мэд байхгүй байсан. Энэ л цаг нь гэж бодоод эхлээд ээжигээ алах гээд ээж рүүгээ очиод бараг чадахгүй 20-30 минут харж зогссон. Эцэст нь би зүгээр л нэг далайгаад л хутгалчихсан. Тэрнээс хойш би юу ч сандаггүй. Нэг ухаан орхоод би гэртээ унтаж байсан. Санах гад юу болсон бэ гэж бодоод ээжигээ хутгалснаа санаж байгаач цаашлаад юу болсныг огт мэдэхгүй байсан. Тэгээ 2 дүүгээ дуудаад уйлаад орилоод чарлаад өөрөө амар айчсан. Тэр үед ээж гаднаас мөрөндөө боолт хийлгүүлчихсэн. Хамаатны 2 эгчтэй орж ирсэн. Ээж намайг тэрвэрээд зүгээрээ миний охин гэдэл байсан. Би уйлаалбайсан. Тэр их гомдлоо нулимсаараа гаргах шиг. Тэр шөнө юу болсон бэ гэвэл би ээжийн мөрлөө хутгалаад тэгээд орилоод дайраад л байсан гэсэн. Танай ах намайг ингэдэг тэгдэг гэд бүх юмаа хэлээд уйлаад дайраад байсан гэсэн. Би юу ч сандаггүй. Ээж хутгыг булааж аваад намайг болиулах гэж зөндөө юм болсон гэсэн. Тэгээ би орилж уйлж байгаад нэг юм унтаад өглөө сэрсэн нь тэр. Аавыгаа нэхэж ээжтэй гомдож тэр адгийн шаарт ашиглуулж
гомдож зөвхөрсөн сэтгэл минь тэгж гадагшилсан юм да. Би тэр үед 2 дүүгээ төрүүлж алъя гэж бодсон бол яана гэж одоо хүртэл шар ус минь босдог. Эцэг гэх нь тоодоггүй хүчирхийлэлд өртдөг хүүхдүүд ямар сэтгэлийн гэмтэлтэй болсон байдаг юм бэ гэж би одоо хүртэл боддог. Тэр өдрөөс хойш ээж минь арх уухай болж зах дээр гурил будаа зарж амьдрал минь эргээд хэвэндээ ороогүй ч гэсэн ядчил дээрсэн. Тэр хүн яасан бэ гэж юу? Ээж минь ахыгаа цагдаад өгч тэр хүн хүүхэд хүчирхийлсэн хэрэгээр дахин шорон руугаа явсан. 4 жилийн хорих ял авсан ч шорондоо хүний амь хөнөөсөн хэрэг нэмэгдэж амьдрал минь дахиж үзэгдэхгүйгээр маш олон жилээр маш удаан ялзарч байгаа. Дараа нь сонсоход их сонио. Тэр хүнийг насаар нь хорих ял өгсөн шүүгч аавтай минь адилхан нэртэй байсан гэсэн. Энэ хүртэл уншиж өгсөнд баярлалаа. Сүүлд нь гэж хэлэхэд амьдралд юу эсийг туулж яваа эмэгтэй хүмүүс зөндөл байгаа. Гэхдээ балчирхан жаахан урчин таныг л гэж гордож амьдарч яваа шүү. Яаж ч хэцүү зүйлтэй тулгарсан үр хүүхдээсээ битгий бууж өгөөрэй гэж хүсье гэж ütсэн байна. За энэ зохион холбоор маш хүнд захиа байсан. Ер нь баг манайх дээр ирж исэн хамгийн эвгүй захиануудын нэг байлаа. За хүүхэд сүултээ ингээд туйлдахдаа байж болох хамгийн аимшигтай арга хэмжээг авсан тийм нэг жишээ байсан. Гэхдээ энэ хэрэг дээр бол одоо хүчирхийлэгч итгээд 4 жилийн ял аваад шоронд орж ямартаа ч одоо хэргийг шийдвэрлэж чадсан байгаа. Яг хөө сэтгэл санааны хохирол гэх зүйлийг барагдуулсан эсхийг энэ дээр бол дуртайгаа өнгөрсөн байна. Тэгэхээр хэрвээ сэтгэл санааны хохирол учруулсан гэж үзсэн тохиолдолд ямар төрлийн одоо нэмэлт ял шийтгэл оногдуулт юм болов? За 10 дугаар сарын дугаар дээр бид нөгөө гэмтэргийн улмаас сэтгцэж учирсан хохирлыг манай улс яаж шийдвэрлэгдэх талаар ярьсныг бас манай сонсогчдод маань санаж байгаа. Тэгээ дахиад дуртахад мөн тэр дугаарыг маань сонсож амжаагүй хүмүүст бас шинээр мэдээлэл болох үүднээс хэлэхэд манай улс бол 2022 онд шүүх шинжилгээний тухай хуулийг баталсан. За ингэснээр гэмтэргийн улмаас сэтгцэж учирсан хохирлыг бид шүүх шинжилгээний байгууллагаар зэрэглэлийн тогтоолгоод үнэлүүлсний үндсээр бол хохирлоо барагдуулах боломж маань нэгцэн гэсэн. За сэтгэл санааны хохирлыг бол мөнгөнд төлбөрөөр барагдуулж байгаа. За зэрэглэлээсээ хамаарат тухайн үнэлгээ нь яг хэр хэмжээгээр одоо хэрэнд хүрэх ах уу гэдэг маань шийдэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн нэмэлт шийтгэл оногдуулна гэсэн асуудал бол яригдахгүй зүгээр тухайн хүний сэтгцэд учирсан хохирлыг яаж төлөх вэ? Хэдэн дөрөв төлөх вэ гэдэг асуудлын тохиолдолд бол шийдэгдэх нэ гэсэн үг. Тийм л юу байх юм бэ те? Нэмэлт одоо мөнгөнд оргуулах гэсэн үг шүү дээ. Тий. За бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, санхүүгийн хүчирхийлэл гэдэг ер нь бол 4 төрлийн хүчирхийллийн хэлбэрүүд байдаг. За энэ дундаас хамгийн их яригддаг одоо сэтгэл зүгээр нь хохирох асуудал бол маш их гардаг юм шиг санагддаг. Багадаа одоо авсан тэр травманаас болоод тасан туршдаа мартаж чадахгүй, за тэрний эргээгээд хүчирхийлэгч болох, тий харгас хэрцгий зан авиртай болох, бусдад хор хохирол учруулах гэх мэт нийгэмд одоо асар их хор хохирол учруулах эрсдэлтэй байдаг. За зарим хүмүүс бол ингээд өөрөө багадаа зодуулж исэн, хүчндүүлж исэн бол том болоод хүүхдээ ингээд зодохгүй, хүчирхийлэлд өртүүлэхгүй байх тал дээр маш их анхаардаг бол зарим нь ингээд эсэргээрээ одоо өөрийнхөө амссан зовлонгоо бусдад амсуулж ийж дотор байгаа одоо буглаагаа гаргаж идэг. Тэгэхээр ийм асуудал дээр эцэг эхчүүд маань одоо анхаараарай, хүүхдүүдэд маш сайн ажиглаарай. Хүүхдтэйгээ найз шиг нь одоо ойр дотн байж ярах үгийг нь сонсож байгаарай гэж хүсмээр нь. Таны хүүхэд төрсэн цагаас хойш бол нийгмийг одоо бүрэлдүүлэх нэг хэсэг болдог учраас эрүүл нийгэм бүрдүүлэхийн тулд хүүхдэд зөв хүмүүжүүлнэ гэдэг нь одоо таны бас нэг үүрэг оролцоо юм шүү гэдгийг бас энэ удаад ингээд онцолж хэлэх нь зүйтэй юм болов уу гэж бодлоо. За ингээд ямар ч тач мегабит 2 бол энэ удаагийн дугаараар бусдад сургамжтай бас гаргалгаатай зүйлсийг та бүхэнд хүргэхийг одоо зорилоо. Цаг зав гаргаад энэ мэдээллийг сонссон одоо бүх сонсогчдод баярлалаа. Бас хуулийн талын мэрэгжлийн хүнтэй яриа суух ингээд одоо шал өөр өдөг. Тэгэхээр мегада бас маш их баярлалаа. За сонсогчдод баярлалаа. За дээрэс нь өөртөө тохиолдсон хэцүү бараан зүйлээ бид нартай хуваалцаад ийм их зориг гаргаж байгаа захиа илгээсэн бас сонсогчдод баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд би танай хуулийн фирм мэдээллийг бас давхар дурдхан зүйтэй авах гэж бодож байна. Иргэд, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт, компани, уул уурхай, барилга эрчим хүчний чиглэлээр хууль зүйн зөвлөх үйлчилгээ, мөн эрүү, эргэн, захиргаа, арбитрийн хэрэг маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг Monprolexis фирмийн одоо холбогдох холбоосуудыг би description хэсэгт давхараас оруулчих. Маш чадварлаг залуучуудаас бүрдсэн баг байгаа. За өнөөдрийн дугаартай хамт байсан нийт сонсогчдод дахин баярлалаа. Захиа илгээж өөрсдийн одоо сэтгэл дотроо дарсан бүхнээ бидэнтэй хуваалцсан сонсогчдод бас чин сэтгэлээсээ баярлалаа. Бүгдээрэнд нь тэрвэрлт илгээе. За ингээд амралтын өдөр аяа тухтай сайхан өнгөрүүлээрэ хэдүүлээ эрх мэгмар гарагт бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.